Канаву Бэкжисүгийн туслахыг ардаас нь элдэг хөөж байгаа харагдах. Энэ үед наагонсон мөрдөгчөөс Канавуг хаан эндэржээ. Канаву Бэкжисүгийн туслахыг барьж аваад Бэкжисү оргодог өдөр шүүн яагаад гарч ирсэн? Чи шүүнтэй яаж холбогдсон? Тэр хаанугаа хилээдэх гэж байх үед өвчин хөдөлж шаал өөр хүн шиг болсноо. Гутаг гаргаж ирээд мань нөхрийг яг алах гэж байхад нь ашгүй наагонсон мөрдөгч гарч ирснээр Канавуг зогсоодог. Бэкжисүгийн туслахын боломжийг ашиглан тэр дороо зүгтах. Удалгүй Канаву тайвширч хэвийн байдалтай орно. Дөрсөлгдөн конжуман ажил дээр явж байтал чихэн шүүгээд өвдөж эхлэх ба. Эртэдийн дэлбэрэлтийн нөлөө бололтой. Яг иймэрхүү байдлаар сонсох чадвар нь бага багаар алдагдж байгаа юм байна. Энэ үед манай хүнд нэг шууд ирсэн байхаар нь нэг артал, нэг гоёмсог цэцэг захидлын амт иржээ. Конжуу төв яхалхаа. Цэцэг хараад та санагдаад явуулсан. Нөхөн сэргээ хэмчилгээнд ирж байхаа мартваа. Таны шүтэн бишрэгчээс гэж битсэн байхыг хараад манай бүсгүйч нэг их юм бодсонгүй. Наа хонсоо Канаву тандаж Бэкжисү оргодог өдөр чи бас ууланд байсан тийм үү? Чиний имийг хэргийн газраас олсон гэж харуулах бөгөөд ганцаараа шүүний араас явах аюултай. Багийнхандаа итгэж хамт явж байл та гэж санаан зовон хэлэх ба. Сезон 2 дээр Канавуг үздэггүй байсан одоо бүр өмгөөлж хамгаалаад сүйдээ. Манай Канавучтайгээ дайштай болохоор би яаж ажиллахаа өөрөө мэдчихэдэг үү? Та өөрийнхөө урд ажиллаа л хий гэж хэлчээл яваад өгч байна. Хакер гэрлүүг орох гэж байтал конжуугаас мессеж ирэх ба. Маргааш Канавугийн утсанд байршил тогтоог цуулгачаарай. Бусадтай харин битгий хэлээрэй гэсэн байсан нь хакерт хажин санагданаа. Гэтэл нөгөө талд шүүн Бэкжисүгийн туслахыг айл хэдийн барьцсан алхтаа бэлтгэж байна шүү. Чи Бэкжисүгийн хажууд байж олон хүнийг тас татсан. Усан онгоцоор зүхтаах гэж оролдоно гинэ. Чиний цогцсны ялзарсан үнээр шууд үнэртэж байна. Их зэрэгээр явжилж байснаа нөгөө утсаараа бомлон хөнөөж орхилоо. За ингээд маска тайлах үед бид шүүн гэж энэ алуурчны төрхийг эцэст нь харах ба. 30 орчим насны шар үстэй Япон залуу биш үү? Харин 112 төв дээр маань нэг залуу ирснээр манай хакерыг жоохон доош нь хийх янзтай үг чулуудаад эхлэхэд хакерч гайхан та өөрөө хэн бэ? Гэвч итэл Ёнсоо нэг их танимхаарж хаан ахмадаа гэж хурж ирснээр энэ хоёр бүр тэрвэрлдэж мэрвэлдээд жохмаа жохом. Их сургуульд байхдаа Англид хамт сурж исэн их сургуулийн найзууд юм гинэ. Манай хүнч тэгээд Ёнсоо талтай болохоор хаан ахмадын энэ байгаа үедэлд ер нь дургуул байлаа. Энэ нөхөр Англид амьдардаг ч Солонгос төр ирсэн хугацаанд эдний цагдаагийн газар зөвлөхөөр ажиллах гинэ. Энэ нөхөрчөөс компьютертэй ажилладаг тул хакерын хоёр маань хэн нэлүүгээ үзэхээр л болж ах шиг байна. Энэ үед харин 112 руу нэг бүсгүй залгаад салсан нөхөр маань ирчээ дарамтлаад байна. Гэсэн дуудлага өгсөний дагуу мөрдөгчд маань хэргийн газар руугаа яран хөдөлдөг. Гэтэл саяны дуудлага өгсөн бүсгийн уучлаарай ноцтой юм болоогүй маа. Нөхөр маань муухай ажиллаад нохоогоо авч явна гэдэг харна. Би уурандаа хэтрүүлчиж үнэхээр уучлаарай гэж авдیں۔ Да. Баг мөрдөг жоохон бухимдаж ноцтой юм болоогүй нэ сайн эргэлдээ. Тэгтээ сэтгэлийн хөдлөөр цагдаа дуудаж болохгүй штэ гэж шүүмжилчээл гарч одлоо. Харин энэ үед хоёр залуу үнэтэй машин унан хар шөнө хурд хэтрүүлсэн явж байх ба. Жиншиг гэд энэ залуу хар там хэрэгэлсэн бололтой. Нүд нь улаанаар эргэлтсэн галзуу солиотой хүн шиг л давхиж байна. Энэ үед нэг ах хүү ажлынхнаараа ууж байгаад гарч яваа харагдах ба. Машин авна гэдэг харна ажилтан нь гэлцэн дарга та согтуу байж болохгүй штэ гэж хэлсэн боловч үгийн сонссонгүй. Машиндаа суух гэж байтал жиншиг ах хүүг машинаараа халтхан шүргээдгэлээ. Ах хүүч бөөн ууралж "Хөөе, гараад ир. Үнэтэй машин унчгараа нүд чинь сохорчтой машин. Аль буугаад ирээ" гэж хэлэхэд жиншиг "Хөөе яха. Хүний машин мөрөгчөөд уучлалт гуйл да. Чин сэтгэлээсээ гуйвал уучлж болох юм" гэж даналцахад ах хүү бүр шок. "Юу солиороод байгаа юм бэ? Намайг мөргсөн нь чи юм байгаа үстэй. Энэ ямар овоо хуцаан бэ? Аль чи буугаад ир" гэд бахаар нь жиншиг машинаасаа буулаа. Тэгснэ манайхыг шууд заамдаад амьдралаа дуусгамаар байгаа маа. Энтергээ томроод байхаар нь ах хүү ганцхан мөргөөл авлаа. Тэгсэн жиншиг машинаасаа хүн зодоход ашигладаг зориултын багаж гаргаж ирснээ буруу хүнээрээ оролдлоо доо. Гэснээ манайхын нүрийг сэтэртлэн цохиол хайж гин. "Хөөе, мөн овшин босоод ир. Чи хинээр оролцсноо мэдэхгүй л байна да." Энтергээ үжитэл энэ бүхнийг харсан өвөө машинаасаа бууж ирээд "За миний дөө, юу ч болсон бай хоорондоо ярилцаад ивэр шийдээ" гэж настай хүний хувьд зөв зөв хэлсэн ч жиншигт үүнийг ойлгох ухаан байсангүй. "Өвгөн гоо, явж үз. Явж исэн замаараа явал та чи." Энтергээд өвөг түлхэхэд эмээ бүр сандарсан. "Хөгшөөн, зүгээр явъя, хурдан машиндаа суу" гэсэн боловч өвөө сэтгэл нь хоосон бол ийм үнэтэй машин унаад юугаа идэв гэж үг чулуутчаад машиндаа суугаад яваад өглөө. "Мо зөнөг өвгөн чинь сая яаж хараад исэн бэ? Сургаад өгөхөөс мөн авшиг" гэж хэлээд машиндаа суун өвөө эмээ хоёрын машины араас давхнаа. Яг энэ үед жиншиг зодуулдаг ах хүү 112 руу залгаж сая нэг үнэтэй машин унсан галзуу залуу намайг нохоо шиг зодчлоо. Тэгээ бүр болоогүй. Шаардлага тавьсан өвөөг занж байснаа араас нь хөөгөөд явчих шиг боллоо. Ямар ч арх үнэртүүлээгүй мөртлөө нүд нь улаанаар эргэлдсэн байсан гэж дуудлага өгөхөд манай хэд тентгийн хяналтын камерыг шүүснээр юу болсныг өөрсдийн нүдээр хардаг. Сэжигтэн Чожин шиг Сонжин группийн захирлын өв.
Сайхан цагдаагийн бие талдсан гэд мэдээгээр гарч байсан. Өмнө нь хэд хэдэн удаа согтуугаар машин жолоодж байсан ч тэнцэнгээр судлагдсан. Америкт сурдаг байхдаа харт амхны эргээр шоронд орох шахаж байсан. Зэрэг нэлээд бүтгэхгүй нөхөр гэдэг нь ойлгомжтой. Конжу тэр дөрөө шуурхаа зарлаж мөрдөгчд Жиншикийг барихаар яран давхилдаж эхэлдэг. Энэ эмээ өвөө хоёр аж ахуйтэйгээ уулзахаар явж байгаа юм байна л да. Гэтэл удалгүй араас нь нөгөө галзуу амтэн чинь учир зүггүй сигналдан гарч ирснэ. Гүйцэд төрүүлэн хажууд нь гарч ирээд "Хөөе өвөө, аль ус уу? Энтергээд усмас цацсан даапалж гарнаа." Өвөө бүр үгээлж "Хүн яаж юм байж чаддаг байна? Залуу хүн байж арайчтэй." гэж бодон галзуугаас холдох гэсэн чи өнөөгч нь энэ тэндээс нь шахаад өвөөг бүр явуулдаггүй шүү. Мэдээж нь өндөр настай хүнд зам дээр ийм байдалтай явна гэдэг чинь хэцүү шттэ. Жиншикийн найз түүнийг тайвшруулахыг хичээж "Жиншик, одоо олноо зүгээр явъя л да." Гэхэд "Үгүй. Энэ муусан юмнуудыг сайн ашрахгүй бол юу ч сурдаггүй" гэж хэлээд бүр салдгүй шүү. Энэ үед манай өвөө зүрхний шигдээс болсноор машинаа зогсоон ухаан алдаал өгнө. Нөгөө төвчгөрч нь машиныхаа багажнаас гольфийн цохиур гаргаж ирснэ. Өвөөгийн машины тойл цонх гээд хаасаагүй цохион ангалж "Мо төгцөг минь, алив хурдан гараад ир." Их зэрэгээр галзуу хүн шиг орилж хашгичин настачуудыг илтээр л гэж арчаагүй зан гаргасаар л байлаа. Тэгснээ цагдаа ирж байгааг харснаа машиндаа суун зүхтаад өгөхвэ. Эмээ мөрдөгчдөөс нөхрийг нь аврахыг уйлан гуйнаа. Өвөг шалгаа үцтэл зүрхний цохилт нь бараг үгүй болж амьсгалгаа болж эхэлж байсан ч тэр дөрөө түргнийхээ ирснээр өвөө эмээ хоёрыг аваад явлаа. 112-ын маань Жиншикийн машиныг хяналтын камераар шүүсээр байгаад хотын төвийн Black Hole клубын гадаа байгааг олж тогтоон мөрдөгчд маань тэр зүг рүү яран хөдөлдөг. Харин энэ үед Жиншик юу ч болоогүй юм шиг клуб руу яваа ортол менежер нь гарч ирснээр тусгаалan бэлдсэн VIP өрөөнд маникюрыг оруулах ба Жиншикээс мөнгө авч мансуурсан охтууд олж өгөн харт амхын хүртэл бэлдэж өгд юм байна. Манайд клубын гадаа ирээд орох гэтэл үүднийх нь хамгаалагч нар их томорч шүү. Манайх хүн ихтэй. Өргөл цагийн үеэр дайрж орох гээд байх юм. Арх humааргаа бол тэнд сөөжүүний мохлог байгаа. Тэндээ очиж ууцгаа. Энтергээд урдаас нэг томорч шүү. Канва хамгаалагчийн гарыг ганц өчөөл клуб руу орцгоодог. Ингээд Жиншикийн байгаа өрөөлөө ортол баахан охид хүүхнүүдтэй хамт харт амхаа эргэлцэн мансуурцсан сууж байна. Тэгснээ бүр ширээн дээр гарч ирээд энэ хүртэл дагаад иржээ. Тэр зөнөг өвгөн өөрөө л ихсэн. Би ямар ч буруугүй. Гэснээ шууд өмгөөлөгч рүүгээ ярьж энтер. Тэгснээ ууж исэн архины шилээ шидээд зутах гэсэн боловч канвууд баригчлгүй яхав. "Өөза, сая намайг цогсон уу? Миний биед гар хүрсэн. Та нарыг ажилтгүй болгоно мөн овшнууд." Энтер гэж томорсоор л байна. Тэгсэн Конжу руу дарган залгаад "Та нар чинь яагаад өмөө шүүгэн тариад байгаа юм бэ? Над руу баахан гомдол ирээд байна. Мөрдөгчтэй хурдан буцаага тат" гэд их л ууралж шүү. Жиншигч нэрэл том артай мó. За ингээд мөрдөгчд маань Жиншигийг баривчлаа аваа явах гэтэл би бийцсмаар байна гэд байсан тул бондгор мөрдөгч түүний гавийг нь тайлж өгөөд зугт гэж оролдвол ялч нэмгдэн шүү гэж анхааруулад нойлд оруулдаг. Жиншик рүү аван залхаж "Сая Ким менежер ярьсан. Чи бас гудамжинд хэрэг тарьсан гэв үү? Би татвараас зайлсхийсэн эргээсээ мултрах гээд энд хэсэгтээ чимээгүйхэн сууж байна. Би чамайг хэсэгтээ хэл амнаас хол намжин байчих гэж хэлсэн байхаа." Гэхэд Жиншик өөрийгөө өмөрж "Би ямар ч буруугүй. Тэр хөгшин төгсөгч нь л өөрөө амьдрал заах гээд томроод байсан" гэж авч ийн. Жиншикийн авт хүн тандаж бүх картыг нь хааж байгаагаа хэлээд таньдаг прокурорудаа явуулсан тул асуудалд орохгүйч хэсэгтээ цуслан дээрээ байж бай гэж хэлээл тасалдаг. За ингээд Жиншик бөөн ууруулж өмдөндөө нууцсан байсан харт амхиас орж хэсэгтээ л мансуурж байтал прокурорууд ирсэн сургаар манай мөрдөгчд тэдэнтэй ярилцахаар түр холдохва. Жиншикийг харж үлдсэн эргүүлийн цагдаа хажуугийн өрөөнд эмэгтэйчүүд хэрэлдээд байхаар нь амхандаа болиулах санаатай өрөөлөө нь явааларлаа. Гэтэл энэ үед нэг доглон түүний амийг богоод хаанаг тийшээ чирээд аваад явлаа. Бондгор мөрдөгч буцаж ирснээр эргүүлийн цагдааг загнаж "Чи энийг харж байх ёстой байгаа үстэй" гээд нойл орох гэтэл төгжсөн байш шүү. Хаалганы нэвдээ ортол энэ тэндгүү хог хөглөрч Жиншик орсоргүй алгуулчлаа. Тэрэд Жиншикийг зугцсан гэж бодсон боловч Канву нойлын орчин тойрмыг ажиглаж байснаа Жиншик зугтаагүй. Хэнэгэнд хулгайлагдсан байна гэж нөгөө хэдийгээ шоконд оруулдаг. За ингээд баарны камеруудыг шалгах гэсэн ч бүгд жахуу ажиллахгүй байсан бөгөөд нойлын хажуугийн өрөөнд сууж байсан цагаан дашинцтай бүсгүй нэг л сандарсан байхыг Канву анзаараад бүсгүндрээр хайлт илгүүлтэл өмнө нь Жиншикийг удаа дараа дагаж машиныг нь хүртэл эвдэлж байсан гэмтэргийн түгтэй бүсгүй байлаа. Манайд очиж "Жиншикийг тань үстэй. Алга болцоход байна. Чамд мэдэх зүйл байна уу?" Гэхэд "Би яаж мэддэм" гэж хэлснээ уух юмаа барай гарах гэтэл Канву бүсгүй уух юмыг булааж аваад үнэрлээ үздэл. "Энэ нь ус биш. Химийн бодис байд юм да. Сүрхийн амтан байх нэ. Энийг уулах гэж байсан юм уу? Одоохон үнээл эсвэл хэсэг дээр очиж ярилцах уу?" Гэхэд бүсгүй аргагүй байдалд орж үнэнээ хэлдэг. "Тэр новш намайг мансууруулчаад юу хийснийг та нар мэдгүй. Миний бичлэгийг хийж цагдаа нарт хэлбэл тараана гэж дарамталсан. Тийм болохоор би түүнийг дагаж өнөөдөр ийшээ ирсэн ч нойл дотор Жиншик хэн нэгэн зодуулж чирүүлж байгаа чимээ гарсан. Үхэж байхдаа таарсан амтан" гэж манай хэдэд хэлдэг.
Чирэг чимээ гарсан учраас нойлд байсан толийг татаа үзтэл баарнаас гардаг нууцсан bay шүү. Манайд баарны камерыг шүүж байгаад 50-60 орчим насны жим сэргэлтийн ажилтан маш том хайрцагтай явж байгааг хараад нилээн сэжгэлж байтал нөхөр нь зүрхний шигдээс орсон нөгөө эмээ 112 руу залгаад орой манай үгэн рүү дарсан залуугийн машин эмнэлгийн гадаа байна. Дотроос нь хүргэлтийн ажилтан бууж ирээд хайрцагтай юм төрцөн явж байлээ. Тэр залуу арай хүн өслөөд өвгөнд маань муу юм хийж байгаа юм биш үстэй гэж санаа зовоо асуухад Конжу түүнийг тавьшруулж мөрдөгчд маань эмнэлгийн зүг яран явцгаадаг. Гэтэл хэрэгтний ирсэн нэмлэгт Жиншигийн захирал аав нь хэвдэж байгаа юм байна. Хүн алуу болсон тухай сонсоод бөөн уурулж "Хөг маань заавал олж ир" гэж туслахаа цохиол гаргалаа. Энэ үед манай хакер хаахмад хоёр өдөржин шүнжин суусаар угаад хэргийн гол эзэн шүүний хин гэдгийг тогтоож чадсан байлаа. Түүний нэрийг Фужияма Койчи гэдэг бөгөөд 3 жилийн өмнөөс 90 сурвалжлагдж байгаа онц ноцтой гэмтэрхтэн. Өмнө нь Якузагийн бүлэглэлд байхдаа дайснуудынхаа гарыг утсаар тасдаж байсан амьшигтай мэдээлэл олддог. Жиншигийг хулгайсан этгээд Жиншигийн аав Ким захирлын өрөөлөө явж ороод хаалгын дотроос нь дүгжих үед Ким захирал "Чи юу юм бэ?" гэж асуухад Жиншигийг шууд алц юм аашийн хутаг гаргаж ирсэн ээ. "Хүүг чинь нүдэн дээр чинь хөнөөх гэж ирлээ" гэж хэлэхэд Ким захирал бүр шок. Манай мөрдөгчд эмнэлэг дээр ирж хаалгын нэвдэл орлоо. Гэтэл хутагтаа итгээд "Хэрэг ойртгол юм бол Жиншигийг ална" хэмээн сөрдүүлж эхэлнэ. За одоо тэгвэл бүгдээрээ энэ итгээд яасан болоод Жиншигийг алах гээд байгаа юм бэ гэдгийг харцгаая. Энэ ах хүүг Дүшиг гэдэг бөгөөд эхнэрээ нас болсны дараа борив бокс хийлгүү ганцаараа зүтгэсний хүчин хүүн нисгийн актем дисгээр болж манайхч бүр бөөн баяр хөөрүүлж хүүтэйгээ хамт гарцаар гарч байтал Ким захирал шал согтуу машинаа барьж яваад Дүшигийн хүүг мөргөн хөнөөж өргсөн байна л да. Цагдаа нар очихоос өмнө туслахтайгаа барьж сольж энэ хэрэгт туслах нь буруутгагдж байсан ч удалгүй бүр эдний буруу биш. Дүшиг хүүтэйгээ хамт улаан гэрлээр гарч байсан болж хувраад энэ нөхдүүд ямар ч ял хүрээгүй цэвэрхэн болцсон байгаа. Тийм учраас ахгүй одоо амиг амир гэдэг шиг энэ олон жил хүүгээ бодож шаналсан зовлонгоо Ким захиралд мэдрүүлэх юм гинэ. Эхэндээ Ким захирал гүрийж "Чи юу яриад байгаа юм бэ? Би хизээч согтуу машин бариагүй." Энтэр гэж гүрийсэн ч Дүшиг хүүг нь өшгөлж унгаад толгоонд нь хутаг зоон хэмээн сүрдүүлэхэд Ким захирал бүхнээ өвлөж "Тийм ээ. Тэр өдөр би машин барьж байсан. Хүүг чинь ч дайрч алсан хүн би. Тэгтээ Солонгост согтуу машин барьдаг хүн гэж байд юм уу? Би ганцаараа амар тэгсэн биш." Гэх зэргээр өөрийгөө өмгөөлж ердөөсөө гимсэн шинж алга. Бондгор цагдаа хэрэгтнийнүүдийг хариулж байгаад ардаас нь барьж аван цагдаа нар мань нөхрийг дараал авцгаалаа. Ким захирал тэр дөрөө шуудаг онгойлготол Жиншиг биш, баарны менежер байд юм да. "Намайг баарнаас дөнгөж гарах үед цохиод унгаасан" гэж хэлэх ба Жиншиг хаана байна гэдэг асуулт гарч ирнэ. "Мөн овш минь, миний хүү хаана байна?" гэж орилоход Дүшиг нэг муухай нээснэ. Машиныхын түлхүүрийг шидээд өөрөө очиод үзэл гэж авж гин. Ким захирал маш их сандран машин дээр нь очиод багаж нээтэл түүний хүү Жиншиг айл хэдийн алуулаад амьсгал хураасан байхыг хараад уйлж унжаал явчнаа. Карма гэж юм шүү дээ. Гэтэл энэ үед Каахмад Фужияма Койчигийн талаар ухаж байгаад нэлээд ноцтой мэдээлэл илрүүлжээ. Энэ бүх хэргийг эзэн алуурчин шүүн буюу Фужияма нь Канвугийн аавын олон жилийн өмнө Японд алсан Михогийн охины төрсөн ах нь байж тард юм да. Дүүн алуусны дараа аав намаа орлож ээж нь Ослоор өнгөрсөн учраас сэтгэлийн шархаасаа болж нууц вебсайтыг ажилуулж эхэлсэн юм шиг байна. Тийм болоод Канвуд иш санаад байдаг юм шиг байна гэж хакер Конжуд хэлдэг. Яг энэ үед наансан мөрдөгчийн багийнхан Фужиямагийн байршлыг олж тогтоосон учраас нэмэлтгүйч дуудаж эхлэх ба манай Конжу Канву гээл бүх мөрдөгчд маань хэргийн газар руу яаран хөдлөнө. За ингээд манайд хоёр хуваагдаад Фужиямаг хайсан боловч байдгүй шүү. Гэтэл баг мөрдөгч гоо мөрдөгч хоёр Фужиямагийн дүүжлээд өгсөн цогцыг олоод бүр шок. Ядж хаад Конжугийн маань чихэн шүүгээд ухаан алдаад өгөх үед Канву зүгээр үү? Энтергээд туслах гэж байснаа гэнэт өвчин хөдөлсөн үү яасан? Конжуга хоолоогоор нь боогод бараг алах нэ. Азар наансан мөрдөгч гарч ирснээр Канвуг холдуулж Конжу маань арайч өгцөнгөө. За ингээд итгэж байсан хүндээ хоолоогоо боолгуулж өвхөг шахсан Конжу мэдээж Канву руу уурлалгүй яах вэ? Чиний өвчин ингэтлээ муудсан юм уу? Одоо бүр намайг алах гэж дайрна гинэ. Чи бит хоёр ийм байдлаар хамтарч ажиллаж чадахгүй юм шиг байна. Буу цагдаагийн өмнөлгөө өгдөг. Өнөөдрөөс ажлаас чинь халж байна. Гэт явах гэтэл Канву энэ бүхний ард өөр хэрэгтэн байгаа. Фужияма ингэж амархан өөхөх ёсгүй. Энтерхэд Конжу бүр уурлан хэлэх юмгүй болохоор дандаа л өөр хэрэгтэн байгаа гэхийн гэж хэлээд итгэсэнгүй. Фужиямагийн цогцыг шинжилсэн шинжээчид тэр амиа орлоогүй байна. Биеэс нь хор олдсон хинэгэн зориуд хөнөөсөн байна гэж хэлснээр нэрэл Канвугийн хэлснээр энэ хэргийн ард дахиад хэрэгтэн байгаа бололтой. Фужиямагийн цүнхнээс олдсон флашийг шалгаа үзтэл тэдний вебсайтаас гажгаж юм худалдаж авдаг худалдан авагчдынх нь нэрс гараад ирнэ. Тэр дунд нь хүүхдийн төвийн захирал, хандивын байгууллагын эзэдгээд мундаг хүмүүсийн нэрс байсан нь манай эдийн амийг ангаалгана. Наахансуу Канвутай уулзаж гайгүй юу? Эмээсээ ууж байгаа үз. Гэх зэрэгээр асуухад Канву би өнөөдөр Конжуг алах шахлаа.
Дахиад ийм үйлдэл гаргавал эргэлзэлгүй буударай л гэж авч байна. Дүрсэлэгдэн Фужиямаг хөнөөсөн энэ бүх хэргийн ард байгаа гол алуурчны маань царай харагдах ба Жонму гэдэг нөхөр бол киноны маань хамгийн ихэнд алуулдаг Канеки гэдэг зурагчин бүсгийн нөхөр юм байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эхнэрийг зэрлэгээр хөнөөж алсан гаж донтой новшолж тарна. Энэ үед солонгосын эвлэл мэдээллээр Фужиямагийнх Японы Якузагийн цогц олдсон бөгөөд хар цуглуулах хэмээх сайтаас хууль бус эд эрхтэн худалдаж авсан хүмүүсийн нэрсийн жигсаалт ил боллоо. Хэмээн зарлал эхэлж байна. Канву Конжутай уулзаад уучлалч гуйлгүй. За юу болж байна? Дараагийн ажиллагаагаа хизээ эхлэх үү? Эндэрхэд Конжу эргэн тойрны хүмүүстэй аюул учруулдаг чамааг дахиж Golden Time-д ажиллуулахгүй. Бид өөрсдөө мэдээд энэ хэрэгээ шийднэ. Гэдэстээ халгаадгүй шүү. Үнийг сонссон наансан мөрдөгч Конжутай уулзан Канавуг ингээд талчиж болохгүй. Тэглээгээ тэр зөлөг хэрэгтнүүдийг хөөхөө зогсохгүй штэ. Улмал аюултай арга зам хайж эхэлнэ. Ажилд нь үлдээгээд өгөөчтэй. Гэж чин сэтгэлээсээ гунаа. Конжу манай чихээ үзүүлэхээр нөхөн сэргээ хэмжилгээний төвдөө эртэл эмчин үзснэ. Сайн амар. Тэгэхгүй бол тагд үл ирнэ шүү. Гэж анхааруулал гаргалаа. Харин үед коридорт нэг залуу таарснаа. Та чихээ үзүүлээ юу? Би ч бас адилхан чихний асуудалтай байгаа юм л да. Энэ ардын арга байгаа юм. Гараасаа урж байгаад чихнийхээ ард үе үе тавьж байгаарай. Нэмэр болох бах. Гэд анхаарал халамж тавиад байдаг шүү бүр. Энэ үед донгуугээ залуу эхнэрийнхээ түлэнхийн сорвиг арилгуулахаар хагалгаанд оруулчаад гадаа нь хүлээгээ сууж байтал эмнэлгээс залгаснаа. Танай эхнэр сая мэдээ алдвал хүрүүн түр амраатхаа гэж орсноо гараад явцсан байх юм. Хагалгаанд ормооргүй байсан болов? Гэж залгахад донгуу бүр юу яриад байгааг нь гайхаа вэжтэл эхнэрээс нь ахаа би зөндөө бодож үзлээ. Хоёулаа салъя гэсэн мессежийг хараад бүр бөөн уруулж эмнэлэг рүү явж орсноо Сэми хаан байна. Миний эхнэр хаан байна. Над руу сая салъя гэсэн мессеж явуулаад утсаа салгачлаа. Энтэргээд тэр аваар өмнө тариад эхэлнэ. Танай захирлын чаан байна. Сэмиг сонжиж хараад байсан. Сэмид ямар нэг юм хийцэн биш үү? Гэж өрөө олгоныг шалган орж шашгачаад эхлэх ба удалгүй захирал эмчийг барьж аваад чи миний Сэмиг яасан? Сэми хаан байна. Гэгцэргээр орилж бүр Мисаслын утгыг намаад хутгална гэж дайраад байсан тул сувлагч нь аргагүй өрхөнд 112 руу залгаж тусламж өгснэ. Манай тэр дөрөөс ижигтэн донгуу болон түүний эхнэрээ Сэмигийн талаар шалгаа үзтэл Сэмид ямар нэгэн ноо байсангүй. Харин донгуу гэж итгэхэд өмнө нь хэд хэдэн даатгалын лөврийн эрэг толбогдож байсан аав нь их хэмжээний өртөө байсан нь манай эдийн сэжгийг төрүүлдэг. Конжу сувлагчаас ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдсныг асуухад тэр хоёр анх ирээд Сэми сервэ үзүүлчихэд хагалгаанд орохоор бэлдэж байх үед нөхөр нь гарч ирээд танай эмнэлэг бус тэмдгийг бодвол камер багтаа юм аа. Сэмид маань ямар нэг юм болвол танай эмнэлэг хариуцлага хүлээх үү? Гэх зэрэгээр хачаачин зүйл ярьж байсныг хэлснээр донгуу Сэми хоёр энэ эмнэлгийг дарамталж мөнгө нэхэх гэсэн лөвөрчд байж магадгүй гэсэн хар төрөөл явчихна. Яаж чагаад хэдэн сарын өмнө Сэми цагдаа руу залгаад донгуу өөрийг нь зодоод байна гэсэн гомдол өгж байсан ба цагдаа нар очиж шалгахад би энэ хөхнөц болсон байсан гэж байгаа. Энэ үед донгуу захирал эмчийг сүрдүүж орилсон юм ярил. Манай Сэмиг яасан? Аль үннээ хэлээд гэхэд захирал эмч 50 байл да. Ийм байвал эмхтэн хүн яаж хажууд чинь байх юм? Биеийг нь харсан хөхнөц болсон байлээ. Чи зодддаг байсан биз дээ. Гэж хэлэхэд донгуу бүр их уурлал явчихна. Камерын бичлэгт эмнэлэг рүү орж байгаа мөртлөө гарч байгаа бичлэг нь байхгүй. Бас Сэмигийн утасны Сэмиг 3 минутын өмнө эмнэлэг дээр салгасан байна. Гэдгийг олж тогтоосноор манай эд энэ хэргийн ард өөрзөөл нуугдаж байж магадгүй гэж бодон яарал орлоо. Гэтэл өнөөгч нь захирал эмчээ холоод хутгаа тулгцсан. Сэмиг маань гаргаад ир. Үгүй бол энэ овшиг алан шүү. Энтэр гэж орилж шашгачаад байхаар нь тайвшруулах санаатай. Эхнэрийг ч олсон. Эмнэлгээс гарч байгаа бичлэг нь энэ байна. Алив харалтаа. Гэж худлаа айлан саатуулж байгаад бариад авлаа. Гэвч захирал эмч саяхан хоолоондоо хутаг тулгуулсан байж маш тайван байгаа нь Канавугийн сэжгийг төрүүлж Мисаслын өрөөг шалгаж байгаад өрөөний булангаас их хэмжээний цус олноо. Цус олдлоо гэхийг цагдаагийн радиогоор сонссон захирал эмчийн царайч бараагаал явчихна. Энэ хэргийн ард яг юу нуугдаад байгаа юм бол доо. Дараагийн парт рүүс бүгдээрээ хүлээн авч сонсцгоё. Тэр үртэл таад маань бичлэгтээ лайк дараад манай сувгийг subscribe хийх мартваа.